Сэмэцэнэ та бүхэн баяраар артыг үзэж байна. Энэ удаагийн бичлэгээр би та бүхэнд эдгээрийг бэлдсэн байгаа. Тодорхойлбол хүний нүдийг хэрхэн зурах вэ? Мөн баг зэрэг хүний хөмсгийг хэрхэн зурах вэ гэдгийг харуулахыг зорьсон. Юуны дөрөнд бид нэр эхлэхээс өмнө бид нар яг хэрэг болох яг нүдний бүтцийн хэллэгүүдээс эхлэе гэж би бодсон. Энд хүний арга ёс байна. Нүдний нүхэн нүдний алимны сууж буй гавлын тэр нүхийг хэлдэг. Энд харагдаж байна. Нүдний нүхний дээд хэсэгт хөмсгний ховл. Би тэгтээ үүнийг буруу орчуулсан байж магадгүй. Би яг англиар судалсан байгаа. Brow ridge гэдэг хэсэг байдаг. Нүдний алим нь дээд болон доод зохинд тэм хүчигддэг. Зохины дотор талд нулимсны суваг байна. Нүдний алимны цагаан хэсгийг нүдний цагаан хэс гэдэг. Нүдний солонгон бүрхөвч энд байна. Хүүхэн хараа болон нүдний эвэрлэг бүрхөвч нь гаднаас яг контакт линз шиг. Хажуунаас яг ийм контакт линз шиг ингэж урагшаа ингээд бааз зэрэг ингээд товоож гарсан. Тийм байдаг. Энэ бүхэн бүгд бидний яг гаднаас харж буй нүд гэх зүйлийг бүрдүүлдэг байгаа. За тэгэхээр бид нэр эхлэхээс өмнө нүд яг хаана байрладаг вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Үүний тулд бидний өмнөх хичээлүүдээр мэдэх ийм хэлбэршүүлсэн дүрслэл хэрэг болно. Үүнд бид нэр яг энэ голын зураасыг буюу дооросоо 3 дахь энэ зураасыг нь хөмсгний зураас гэж ярьж байсан. Та нар санаж байгаа. Тэгэхээр эндээс эхлээд хөмсөг зурагдаад яваад тэгээд доошогоо бүхэл нүд маань зургана гэж ойлгох хэрэгтэй. Нүд зурагтаа бас л хэлбэршүүлсэн дүрслэл гаргадаг. Мэдээж бид нар мэдээж үүнийг амархан хийхийг хүсэж байгаа. Нэг нүдний хувьд би хэрхэн тийм дүрслэл хийдэг вэ гэхээр эндээс хөмсгөө ингэж 3 дахь зураасныхаа дээр нь хөмсгөө байхаар бодож ингэж зураад нэг иймэрхүү дүрслэл хийдэг. Энэ хавнаас унжиж гарсан зураас өгөөтэй. Нэг нүдний хувьд би иймэрхүү дүрслэл хийдэг. Энэ нэг тийм олон өнцгтэй 5 өнцгтэй мөгийн мэддэг байгаа. Тэгээд хоёр нүдийг нь хоёулын багтаахын тулд би бас энэ нүдний хэсэг гэх тийм дүрслэл хийдэг. Тэр нь болохоор энэ хэсэг тэгэхээр бид нарт хэрэггүй. За нэг иймэрхүү. Энэ нүдний хэсэг гэх энэ хэсэгт болохоор бүхэл нүд маань зурагдах байна гэж ойлгох нь байна. Бас хөмсөг болон нүд өрн бүхэлтэй. Нүдний хоорондох хэмжээ нь бидний өмнөх хичээлээр дээр үзсэн шиг хоёр нүдний хооронд дахиад нэг нүдний зай байдаг. Бид нэр хичээл 1 дээр яг ингээд 5% үзсэн байгаа. 5%. Үүнээс хамарны хэмжээ олоход амар байдаг л та. Ягаад гэвэл эндээс ингээд доош ингээд татчихдаг болохоор эндээс ингээд доош ингээд татаад ерөөхдөө бидний хамар бидний нэг нүдний хэмжээтэй л гэсэн.
Тэгэхээр бид нэр 5 жишээ байна. Эхний жишээ хэсгээ ингээд зурчна. Эндээс би ингээд хамраа ингээд баазар боллуулаад гараад өгдөг. Тэгээд хөмсөг. Зөвхөн хөмсгний тухай. Хөмсгөл зурхтаа би ерөөдөө ингээд юм 4 өнцөг зураад захт нь ингээд 3 өнцөг ингээд зурчдаг. Тэгээд хөмсгний хүсийг нь яаж зурах вэ гэдэг бас нэг асуудал байдаг. Тэр нь болохоор энэ цахаасаа эхлээд ингээд шулуун босоо хөвтээд зах руугаа явуулсан хөвтээд тэгээ бүр энэ талаас болохоор бүр ингээд дээрээсээ эсрэг баг зэрэг эсрэг талтай ингээд зурж явдаг. Ингээ хөмсгөө зурлаа. Мөн адилхан үйлдэлийг эсрэг талд нь хийж өглөө. Би өөр маш олон алхмуудыг нэг талд нь хийхээс зайлсхийдэг. Яагаад гэвэл инхэн алдаа гарахаас зайлсхийдэг. Тийм болохоор хит хитэн алхам хийгээд энэ яг хоёулангийн зэрэг зурна гэсэн үг шүү дээ. Ер нь хэдхэн алхам хийгээд тэгээд төр зогсоод эсрэг талд нь яг тухайн хийсэн алхмаа ингээд хийгээ явчихна. Одоо чинь хөмсгөнийхөө хэлбэрийг гарлаа. Тэнгүүтээ нөгөө тал нь яг хөмсгөнийхөө хэлбэрийг гаргаад тэгэж явна гэсэн үг. Нүдний хувьд нүдний алимаа зурчдаг. Нүдний алимыг мэдээж тойргоор төлөөлүүлж хэлбэршүүлж бодох хэрэгтэй. Нүдний алим. Эндээс зовхны хувьд би нэг иймэрхүү хэлбэршүүлэлтийг хийдэг. Ямар вэ гэхээр тухайн хүн хаашаа харж байгаас шалтгаалаад би ерөөдөө нэг иймэрхүү дээд зохиосон юм 3 ирмэгтэй 1 2 3 ирмэгтэй би эндээс нь шууд нөлөөцийн сууг ингээд зурчдаг. Нэг 300 маягаар жижигхэн 300 маягаар ингээд төлөөлөлчиж болно. Тэгээ мэдээж нөгөө талд нь яг хийгээд өгнө. Яг нөгөө талд нь 1 2 3 гэдэг ингээд 3 өнцгтэй болж байна л гэсэн. Хажууд нь дүрслэгийн нэг иймэрхүү гурван ирмэгтэй. Нөлөөсөн суу. Доод зөхний хувьд 2 ирмэгтэй. Ингээд зурдаг. 1 2 2 ирмэгтэй. Энд нөлөөсөн сууг. Зүгэлнээс адилхан хийгээд өгнө. Энэ хэмжээний талаар та дараа нь өөрөө хинжиж болно. Тэгээд дараа нь нүдний солонгон бүрхэж гаргадаг.
Мэдээж давхраа. Давхраа нь ямар байх нь мэдээж тухайн хүнээс шалтгаалдаг. Ил давхраатай, дал давхраатай, том давхраатай, жижигхэн давхраатай. Том жижигэн ч байгаа. Ер нь давхраатай давхраагүй. Тийм байдаг байгаа. Эмэгтэй хүний хүнсний талаар. Эмэгтэйчүүдийн хүнсг нь баг зэрэг нарийнхан бас л нэг хэлбэршүүлсэн дүрсээ гаргана. Баг зэрэг нарийнхан мөртлөө сайн ажиглах юм бол яг энэ орой энэ орой хэсэг нь баг зэрэг өндөр байдаг ирчүүдийг бодвол. Ирчүүдийг бодвол өндөр. Ирчүүдийн хараа бүдүүн. Бас шулуун талтай. Тэг зурдаг байгаа. Зя тэгэхээр дараагийн жишээг харж байгаа. Энд дээр бас нүдний хэсгээ зурж өгнө мэдээж. Баг зэрэг хажуу талаас харсан бол би нүдний хэсгээ ингэж зурдаг. Хамар тэмдэж хөмсөг эмхтэй хөмсөг баг зэрэг нэрийн зурлаа. Нөгөө тал мөн адил хөмсгөө зурлаа. Нүдний альма яг нисрэгдэл нүд дээр яг ингээд яг хамарны ард байгаа шүү гэж ингээд төсөөлөд 3D маягаар ингээд төсөөлөд ингээд гаргаж ивэл зүгээр дараа нь биднэрт маш их хэрэг болно. Энэ яг алдаа гарахаас маш сайн сэргэж өгдөг зүйл байгаа. Нүдний альма зурсан. Зөрхөө зурдаг. Энэ дээр яг ингээд энэ хэлбэр яг баг зэрэг алдчихж байгаа юм л да. Яагаад гэвэл нүдний солонгон бүрхөж хүүхэн орон яг хийсэнчлэн нүдний линз шиг хэлбэртэй баг зэрэг нүднээс гадуур ингээд товоосон хэлбэртэй байдаг болохоор нүд хаашаа харна тэрүүгээрээ бас зохимоо ингээд баг зэрэг өөрчлөгддөг байгаа. Энэ тохиолдол дээр яаж өөрчлөгдөж байна вэ гэхээр яг энэ хэлбэр маань ингээд их царсан. Их зингээ шулуун харсан энэ хэлбэр маань баг зэрэг өөрчлөгдөд яг хараа ийшээ түгэлж байгаа болохоор энэ тал руугаа жоохон түлхэгдээд өгсөн. Тийм болохоор нэг иймэрхүү хэлбэртэй зурхна гэж ойлгох хэрэгтэй. Иймэрхүү хэлбэртэй. Яг л ийшээ харж байгаа болох юм. Мэдээж биш харж байгаа болох. Баг зэрэг түлхэгдсэн. Тэгээ хэлбэр нь баг зэрэг өөрчлөгдсөн. Энийг бодвол ялгаатай. Тэгэхээр баг зэрэг ялгаатай зураад өгнө. 1 2 3 1 2 Нөгөө л бас хийгээд. Яг энэ хамар байхгүй байсан бол ингээд цааш ингээд зураж авах таамархан яг хамар байгаа болохоор ингээд нүдний зарим хэсэг ингээд дарагдсан гэж бодоод яг ижлэхэн зурх хэрэгтэй.
Зарим хүмүүс яг яаж зурдаг вэ гэхээр яг ийшээ ингээд хараагаад энэ тлэнүүдийн хараагаад зүг зургуудаа нөгөө талынх нь харааг энд нь зурчих юм уу жишээ нь. Энд тэгээд ерөөхдөө доллар болно шүү дээ. Тэгэхээр доллар зурдаг гэсэн. Тийм болохоор энэ байгууллага маш чухал. Цааш ингээ 3D гэж төсөөлж бодох хэрэгтэй. Бас хамар гарч ирсэн хамар нь бас тодорхой хэсгийн дарагдсан гэж боддог. Энд хамар. За эхний хэлж нь биднэрт энэ л хэрэгтэй. Дараагийн жишээг харцгаая. Үүндээ баг зэрэг дээш харсан байна. Нүдний хэсгээ бас адилхан зураад өгнө. Үүндээс бидний анхаарах зүйл нүдний одоо хүүхаараа бас солонгон бүрхөвч нь яг их царсан үед ингээд нүдний алимтай айлхан тойр хэлбэрээр дүрслэгдэх боловч дээш хажуучаа харсан бол тэр нь өөрсдөө ингээд 100 болно гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Баг зэрэг 100 яа гэвэл энэ чинь 3D хэмжээс шүү дээ. Тэгээд хамар. Хөмсөг. Байг зурдаг шиг нүдний алим. Хөдөл мөн адил. Гурав. Хоёр. Нүдний солонгон бүрхөвч. Үүндэр бас хэлэх зүйл гэвэл нүдний цагаан хас бол энэ солонгон бүрхөвч. Өөрөнгө ашиглая. Солонгон бүрхөвч. Энэ хоёрын харьцаа гэж үсэдэг. Энэ хоёрын харьцаа нь яг 60 болон 40 харьцаатай. Тийм байдаг байгаа. Дараагийн жишээ. Эндээс болохоор баг зэрэг хэцүү болж ирж байгаа. Гэхдээ яаж хэлбэр гаргах вэ гэдгийг би танарт харуулъя. Нүдний хэсгээр мэдээж зурна.
эндээс хамар бол нөгөө талын нүдийг бараг бүхэлд нь ингээд дарцсан байгааг харж байна. Тэгээд эндээс хөмсөг дөрвөлж байна. 4 өнцөгтэй, тэгээ 3 өнцөгтэй. 4 өнцөгт 3 өнцөгтэй. Нүдний алим. Нүдний алим. Ерөөдөө хавдан дарагдсан. Гэтэ цаашаа төсөөлөд ингээд энд нүд байгаа шүү гэж бодчих хэрэгтэй. Эндээсээ зовхоо. Ингээ хажуу талаас нь харахад нүдний зовхыг ерөн хоёр шулууны хаслалаар ингэж гаргуул зүгээрдэг. Тэрний үс үг гэхээр ингээ нүдний алимнаас мэдээж гадуур авах нь боломжтой шүү дээ. Яг ингээ ойлгомжтой. Яг ингээ хажуунаас хараад нэг босоо зураас тэгээд нэг ингээ хэвтэй зураас энэ хоёрын хаслалаар ингээ гарч өгдөг. Нүдний зөх мэдээж арьс болохоор арьсны зузааныг бас гаргаж өгвөл бас зүгээр илүү бодтой харагдана. Арьсны зузаан ингэж гарч өгнө. Доод зөвхөнд мөн мэтэл ерөөхдөө 2 зурсны хослол 1 2 тэгээд нүднээс солонгон бүрхэж үлдсэн эсвэл тэг мэдээж даах байгаа. Үнэр нэг зүйл давхраа гэдэг нэг зүйл байгаа. Давхраа зургатаа боцорыг хэлбэршүүлсэн маягаар л хажуунаас нь би ингээд бас 3 өнцөгт ингээд зурчдаг. Ингээд 3 өнцөг зураад ерөөхдөө энэ дундаа ингээд сормос ингээд багтаачдаг. Тэгээ бидний бас анхаарах зүйл 1 2 ингэж л хийж болохгүй. Жохоо орон зай мэдрэмжтэй. Яг энэ ингээд нүднээс гараад чигээр яваад ингээд дээшсэн маягаар. Тэгэхээр ингэж болохгүй. Нас нулимсны суу бацрыг харагдаж байна. Нөгөө нүдний дээд зөх бацрыг харагдаж байна. Бас мэдээж хөмсөг. Тэгэхээр сүүлийн жишээ. Өмнөх жишээтэй бараг л адилхан. Нүдэн ансан болохоос. Нүдний хэсгээ зурна. Нүдийг яг хажуу талаас нь ажиллах юм бол нүд нь яг нүүр хэсэг рүүгээ баазар гэж хийцэн байгаа нь анзаарэгддэг. Ингэж шигдэж ороод хөмсг рүүгээ дээшээ гарсан ямар учиртай байдаг вэ гэхээр одоо ямар нэгэн тоос шороо дээрээс унж буй ямар ч байсан нүдийг хамгаалах зорилготой. Одоо дээрээс ямар нэгэн байдлаар шувны өтгөн гарах ч юм уу
тийм юмнаас ерөөхдөө сэргээсэн тийм зүйлүүдийг баглаасаа хамар тэгээд байнга зурдаг шиг хөмсөг 4 онцогт 3 онцогт нүдний илэм эсрэг талд ерөөсөө хөмсгөл харагдаж байна гэж бодож зурвал мөн тотсоод үгүй нүдний илмээ зурсан энснүүд ерөөсөө хоёр зураасны холбоосоор дараа тохиод болохоор давхраа энэ сармусыг ингээд хэлбэрчлээд тэгээд энэ дунд нь багтаага зурчвал амархан харагдаж байна. Тэгээ баг зэргийн хүчлээ нөө ярьсны нуглаа хөмсгөл зургийг гэж бодлоо. Цэх хэвтэй улам хэвтэй үүн дээр ажиллаж байгаа бол айгүй эртнээс яг дээрээс унсан хүснэ гарч ирж байна. Дээрээс унж би хүснэ. Энэ удаагийн хичээл үүгээр өндөрлөж байна. Бид нар хамтдаа нүд болон хөмсгийг хэрхэн амраагаар зурах вэ гэдгийг харлаа. Та бүхэнд баярлалаа. Түр баяртай.